Сайн байцгаана уу? Энэ удаа та нартайгаа Бодхидharma гигантны талаар ярихыг хүслээ. Бодхидharma гигантныг бид нэр сайн мэдж байгаа тийм ээ. Дзен буддизмыг үндэслэгч. Дзен гэдэг нь болохоор Япон улсад дэлгэрсэн нэр нь. За тэрнээс өмнө Хятад улсад Chan буддизм гэдэг нэршлэр явж байсан. За тэгээ тэрнээс бүр өмнө болохоор анхны нэршил нь Энэтигийн одоо Дhyana гэдэг үгнээс гаралтай. За Диана гэхээр бид нэр одоо даяан бясалгал гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ даяан гэдэг нь өөрөө бясалгал гэсэн утгатай. За тэгэхээр ерөнхийдөө бол тийм ээ одоо өөрийнхөө дотоодтойгоо холбогдоод дотоодын тэр мөн чанартайгаа ингэж нэгдэх холбогдож ингээд аниргүй суух одоо энэ үйлийг бясалгал гэж нэрлэдэг. За тэгээд Бодхидharma болохоор Бурхан багшийн 28 дугаар буюу хамгийн сүүлийн Энэтигийн патриарх байсан гэдгээ. За тэгээд патриарх гэдэг нь бол ерөнхийдөө одоо тэр гэгэрлийн номын увцыг залгамжлан тээгч гэсэн утгатай. За тэгэхээр энэ гэгэрлийн одоо тэр Бурхан багшийн хүрснэн одоо тэр гэгэрлийг тийм ээ ингэж яаж залгамжилж авдгуу гэхээр сэтгэлээс сэтгэл рүү ингэж дамжуулж авдгаа, хүлээж авдгаа. Тэгэхээр зэрэг тэр гэгэрлийг бол зүгээр хичнээн их ном тийм ээ судар уншаад, хичнээн их эрх хэрэгүүлээд, майн мэгзэм тарин уншаад ингээд тэр гэгэрлийг хизээч олж авах боломжгүй. За тэгэхээр зэрэг тэр гэгэрлийг яаж хүлээж авдгуу гэхээр зэрэг Бурхан багш тийм ээ ер нь бол олон шавьтай байсан ч гэсэндээ бүх шавнартаа тэр одоо гэгэрлийг ингэж дамжуулдаггүй байсан. Тэр шавнар яагаад вэ? Бүгд өөр өөрийн төвшөнтэй яг тэр төвшөнд нь тохирсон арга барилаар ингэж заадаг байсан. Тэгэд маш цөөн шавнартаа одоо тэр номынхон авшиг гэж ярьдаг тийм ээ. Тэр сэтгэлийн авшгаа ингэж хүртээдэг байсан. Тэгэхээр зэрэг энэ сэтгэлийн авшиг ингэж хүртээхэд бол ямар ч үг яраа тийм ээ. Ямар нэгэн одоо зүйл ашиглахгүйгээр зөвхөн ингээд сэтгэлд оюун санаа ухамсараар ингэж дамжуулж одоо багш хоёр ингээд сүнсээрээ холбогдчихээж тэр одоо гэгэрэл тэр номын тэр цогцыг ингэж хүлээж авдаг юм аа. Тэгэхээр зэрэг ингэж хүлээж авсан одоо шавна гэсэн үг. Тэгэхээр зэрэг Бурхан багшийн нэгдүгээр патриарх болохоор Маха Кашьяпа гэж агуу гигантэн Бурхан багшийн тэргүүн шавнарын нэг байсан. За энэ гигантны талаар бас маш сайхан түүх байдгаа. Энэ гигантны талаар та нартайгаа тусдан ярилцъя гэж хүсэж байгаа. За тэгээ хоёрдугаар патриарх нь болохоор Ананда буюу одоо Бурхан багшийн үеэлдөө тийм ээ бид нар киног нь үзсэн болохоор мэдж байгаа. За ингээ гих мэтчлэн ингээд бие биедээ ингэж номоо уламжилж дамжуулж авсаар агаад за хамгийн сүүлд нь Бодхидharma байсан. За ингээд Бодхидharma бол Энэтик улсын хааны 3 дугаар хүү болж мэдэлсэн. За ингээд тийм ээ хаан ширийг залгамжлах бүрэн магадaltaй байсан боловч тэр дотоодоос нь маш их шаналгаж исэн асуултууд байсан. Би хий юм бэ? За тэгээд энэ хүн үхээд хаачих юм бэ? Төрхөөс өмнө хаана байсан? Гих мэтлэн одоо нөгөө шаналгадаг хизээч хинч хариултыг өгч чаддгүй нэг асуултууд байдаг штэ. За тэр асуултууд нь бол маш их шаналгаж исэн. Тэгээд ерөөсөө энэ асуултын хариултыг олохоор одоо хааныхаа ордныг орхиж явдгаа. Тэгээд ингээд Бурхан багшийн одоо тэр 27 дугаар патриархтайгаа уулзаж уулзраад шав ороод ингээд бясалгал заалгадаг гэсэн үг. Тэгээд тэр одоо тийм ээ буддын лам яаж одоо шаваараа хүлээж аваад яаж ингээд зааж сургаж байгаа талаар кинон дээр гардаг одоо Бодхидharma-гийн тухай маш сонирхолтой кино байдаг. За тэгээ тэр киног бол ингээд орчуулад сабтайтл оруулаад ингээд Facebook дээр оруулсан байж байгаа. Маш олон хүн үзсэн байсан. За тэгээд линкийг ингээд энэ бичлэгний доор оруулчин та нар тэр киног заавал үзээрэй. Би болохоор тэр киног ингээд орчуулгаа хинж байхдаа маш олон дахин ингээд давтаж үзчихсэн. Тэгээд тэр болгонд ингээд маш их сэтгэл хөдлөжсэн. Маш их инээсэн, маш их уйлсан тий. Тэг хэд үзсэн ч гэсэндээ ингээд ерөөсөө үнэхээр уйдгүй одоо ч үзэхэд ингээд маш сэтгэл хөдлөхөн байдаг. За тэгээд Бодхидharma бол одоо багшийнхаа зөвлөгөөгөөр тийм ээ Хятад улс руу очихоор болдог. Хятад улсад очиж энэ буддизмыг дэлгэрүүлээд тийм ээ. За тэг хамгийн гол нь
өөрийнхөө гарын шавийг буюу залхамжлагчаа олж авах ийм чухал үүрэг даалгавартай байсан. За тэгээд тухайн үед бол Хятад улсад тийм ээ энэ буддизм бол ерөөсөө л судар ном унших тийм ээ мань мэгзэм унших гэдгээс олоо цаашаа олегтрээгүй одоо энэ бясалгал гэдэг зүйл бол ерөөсөө ингээд уламжлал дотор уламжлалаас нь одоо ингээд бүрэн хасагдсан байсан үе л дээ. За тэгээд Хятад улсад очсон. За тэгээд Хятадын тэр нөгөө маш том Ян гэдэг гүрэн тулсын хаан Боддаармаг одоо өгтөж авдаг. Тэр хаан болол буддийн маш одоо чин сэтгэлт одоо ийм шав байсан. За өөрийгөө болол одоо тийм ээ ягаад гэвэл одоо маш их сүм дуган байрдаг арт иргэдтэй маш өгөөмөр сайхан ханддаг гэх мэт өөрийгөө болол одоо их л сайн буддийн шашинтан гэж өөрийгөө үздэг. За ийм хаан байгаа. За тэгээд тэр хаан боддоо энэтигээс одоо маш тийм агуу тийм гигантэн плам хүн ирж байна гэдэг одоо тэр Боддаармаг бол маш хүндэтгэлтэйгээр өгтөж аваа. За тэгээд ордондоо уурж залаад ингээд тэр хоёрын хооронд маш сонирхолтой яриа өрнөдөг. За тэгээд тэр яриа бол тэр кинон дээр ингэж гардаг л та. За тэгээд дараа та нартайгаа яг тэр хэсгээс нь хамтдаа үзээд ярилцъя гэж бодож байна. За ингээд Боддаарма бол цаашаага Шаолин гэдэг сүмийн ойрхон байдаг уулын агуу дээр ингэж бяцлагсан. За түүхэнд бол 9 жилийн турш тэр агууд бяцалгаж самадид орсон гэж гардаг. Тэгээд тэр кинон дээр болохоор ямар ч байсан 3 жилийн турш огт хөдөлгөөн хийгээгүйгээр огт юм идэж уугаагүйгээр ингэж бясалгаж самадид орсон гэж одоо кинон дээр бол гарч байгаа. За тэгээ ерөнхийдөө бол үе үеийн одоо гигантнүүд ямар нэгэн агуу их үйл хэргийн өмнө за мөн шаваа дараагийн одоо тэр шаваа залхамжлагчаа олж авахын өмнө одоо маш их урт хугацааны бясалгал ордог ийм одоо нийтлэг үзэгдэл байдаг л да. За тэгээд энэ гигантнүүд болохоор тэр удаан хугацааны бясалгал номын хүч шидээрээ асар их үйлийг хийж байдгаа. За тэгээд тэр номын одоо буян одоо тийм ээ номын шид хүчээр нь болоод энэ дэлхийн ертөнцийн хувь заяа хүртэл ингэж тодорхойлогдож байдгаа. Хувь заяанд хүртэл нөлөөлж байдгаа. За тэгээд дараачихаа өөрийг нь олж ирэх тэр шавнырынхаа тэр зам өөрийг нь тэгшилж өгч байдаг. За тэгээд залхамжлагч шав болох одоо Хуэйкон тийм ээ яаж өөрийг нь олж ирж байгаа энэ үзэгдэл. За тэр Боддаарма бол одоо энэ бяцлагч байгаа энэ хугацаанд яаж шавийнхаа зам өөрийг зааж чиглүүлж байгаа энэ үзэгдэл бол гардгаа. За тэгээд энэ Хуэйкон одоо өөрийг нь олоод багшигаа олоод ирдэг. Ингээд агууны гадаа бол ингээд сөгдөөд суучдгаа хэдэн өдөр өрч суудаг үлээ. Ингээд сөгдөөд суучна. За тэгээд одоо киноны хамгийнэгзэгтэй үе тийм ээ Боддаарма болвол самадинасаа сэрдгээ. За энэ бол одоо киноны хамгийн оргил хамгийн сэтгэл хөдлөсөн хэсэг байдаг. За маш их уйлдаг. За та нар ч гэсэн тэр хэсгийг үзээд бол маш их уйлах болов гэж бодож байна. За тэгээд Хуэйкон маань одоо ингээд багш минь те надад зааж өгөөч ээ. Номоо альтаач ээ гэдэг. За тэгээд өөрийнхөө чин сэтгэлийг илчилж харуулахын тулд бол одоо өрөөсөн гараа огтлцдог. Тийм ээ. За тэр бол одоо үнэхээр за тэгээд Боддаарма бол шаваараа хүлээж аваад ингээд номоо амжилтдаг. За тэгээд тийм ээ одоо залхамжлагчаараа тодруулдаг. Ингээд Хуэйкон тийм ээ ер нь бол одоо 2-р зингийн 2-р патриарх болж байгаамаа. Ингээд цаашаага одоо номоо дамжуулж өвлөөсөр ягаад одоо зингийн хамгийн сүүлийн 6-р патриарх гэж тийм ээ Хуэнэн гэж одоо агуу гигантэн байдаг. Энэ гигантны талаар бас маш сайхан үлгэр домог за кинонууд хийгдсэн байдаг. За тэгээд та нар маань одоо хүсвэл тэр кинонуудыг нь олж үзээрэй. За тэгээд юуны түрүүнд одоо миний Facebook дээр оруулсан байгаа тэр Боддаарма гэдэг киног бол заавал үзээрэй. За тэгээд та нартайгаа тийм ээ энэ киногаа одоо хэсэг хэсгээр нь ингэж тийм ээ ингээ хамтдаа үзээд хамтдаа ярилцаад ингээд явъя гэж хүсэж байна. Тэгэхээр зэрэг та нартайгаа киногоороо дахин уулзъя. Түр баяртай.